сайн байцгаана уу? За манай суух тавтай морил. За та өдөр бүр ядарч сүлдэж байна уу? Хоол идснийхаа дараа нойрчин хүрдгүү. За мөн хөвлийн орчмоорчин өөх нэмэгдээд байна уу? За хэрвээ та үүнийг зүгээр л бас нас нэмэгдэж байна, эсвэл стресс гэж бодож байгаа бол за төр хүлээгээрэй. Учир нь энэ бүхэн инсулины дүжрлийн эхний тохио байж болох юм байна. За инсулины дүжрэл гэдэг нь өнөөдөр маш олон хүн тохиолддогч ихэнх хүн мэддэггүй чимээгүй явагддаг бодисын солилцооны асуудал юм байна. За өнөөдөр бид инсулины дүжрэл гэж юу болов? За яагаад аюултай? За мөн үүнийг хэрхэн сайжруулж болох талаар ярилцгаая. За хэрвээ энэ сэдв танд хэрэгтэй болвол за суугаа дагаж хонхны товчоо дараарай. За баярлалаа. За нэгдүгээр хэдүүлээ инсулин гэж юу вэ гэдгийг үзье. За инсулин бол нойр булчирхаагаас ялгардаг даавар. За түүний үүрэг нь цусан дахь сахарыг эс рүү оруулж энерги болгон ашиглуулах юм. За энгийнээр хэлбэл инсулин бол эсийн хаалгыг онгойлгодог түлхүүр гэсэн үг юм байна. За та хоол идэнэ, хоол сахар болж цусанд орно. За инсулин гарч ирээд эсийн хаалгыг онгойлгоно. За тэгээд сахар эс рүү орж энерги болдог байна. Гэхдээ эсүүд инсулинийг сонсгоо болчих юм бол сахар цуснд үлддэг байна. За нойр булчирхаа улам их инсулин ялгаруулна. За ингэж удаан үргэлжилсээр инсулины дүжрэл үүсдэг байна. За яагаад аюултай вэ? Инсулины дүжрэл нь олон архаг өвчний үндэс болдог байна. За үүнд нэгдүгээрт чихрийн шижний 2 дугаар хэлбэрийн хэв шинж, за 2 дугаарт нь зүрх судасны өвчин, за 3 дугаарт нь хэвлийн тархалал, 4 дугаарт нь элэг өөхлөх, за 5-т нь цусны даралт ихсэх зэрэг өвчнүүдийн үндэс болдог байна. За инсулин байнга өндөр байх үед бие өөхөө шатаахад хэцүү болдог байна. За тиймээс хэвлийн орчмоор өөх нэмэгдэх нь элбэг байна. За хамгийн аюултай нь энэ асуудал нь олон жил мэддэхгүйгээр явагддаг байна. За тиймээс чимээгүй аюул гэж нэрлэдэг байна. За ямар шинж тэмдэг илэрдэг вэ? За бие ихэвчлэн ер нь бол тохио өгдөг. За тухайлбал хоолны дараа нойр хөрөх, за байнгын ядаргаатай байх, за хэвлийн орчим өөх нэмэгдэх, за хоол идсэн ч дахин өсөх, за анхаарал төвлөрөхгүй байх, арьс харлах, ялангуяа хүзүү, суг орчим, цусны даралт нэмэгдэх зэрэг тохиог бидний бие маань өгдөг байна. За хэрвээ танд эдгээрээс хэд хэдэн шинж тэмдэг байх юм бол эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй байна. За юунаас болдог шалтгаануудыг ярилцъя. За буруу хооллолт буюу цагаан талх, амттан, чихэртэй ундаа, түргэн хоол нь цусны сахарыг огцон өсгдөг байна. За 2 дугаарт нь хөдөлгөөний дутагдал, за булчин глюкозыг ашигладаг хөдөлгөөн багтаа үед сахар цуснд их үлддэг байна. За дараагийнх нь болохоор нойрны дутагдал. Мөн нойр инсулины мэдрэмжийг бууруулдаг байна. За дараагийнх нь болохоор архаг стресс. Кортизол ихсэхэд инсулины үйл ажиллагаа алдагддаг байна. За мөн сүүлийнх нь болохоор хэвлийн өөх. За хэвлийн өөх нь өрөвслийн бодис ялгаруулж инсулины ажиллагаа нь саад болдог байна. За гэхдээ бид нар инсулины дүжрэлийг сайжруулах бас арга байгаа. За хамгийн ихэнд нь хооллолтоо өөрчлөх. За 5-ийнхаа хагасыг ногоо жимсээр дүүргэх. 4-ний нэгт нь бүтэн өр. За тэгээд үлдсэнийг нь уурга болгоод та 5-гаа хоолоо өөрчлөөд үзээрэй. За чихэртэй ундаа боловсруулсан хоолыг багасгах хэрэгтэй шүү. За илүү хөдлөх хэрэгтэй. Өдөр бүр алхах нь маш их нөлөөтэй. Ялангуяа хоолны дараа 10-аас 15 минут алхах нь цусны сахарт маш сайн байна. За нойроо сайжруулах хэрэгтэй. 7-оос 9 цаг чанартай унтахыг хичээгээрэй. За мөн стрессээ багасгах. За амьсгалын дасгал, бясалгал, байгальд алхах нь кортизолыг бууруулдаг байна. За мөн хооллох цагаа анхаарах ёстой. Орой идэхгүй байх нь инсулинд маш тустай байна. За инсулины дүжрэл бол чимээгүй боловч маш чухал асуудал. Энэ нь ядаргаа, хэвлийн өөх, хоолны дараах нойрмог байдал, цусан дахь сахарын асуудалтай холбоотой байж болно. Гэхдээ та амьдралын хэв маягаа өөрчилснөөр үүнийг сайжруулах боломжтой байна. За зөв хооллох, өдөр бүр хөдлөх, сайн унтах,
стресс удирдах зэрэг нь таны амьдралд маш хэрэгтэй байх нь шүү. За жижиг өөрчлөлтүүд тогтмол давтагдсаар таны бие өөрчлөгдөж эхэлдэг. За хэрвээ та энэ видео танд таалагдсан бол лайк дарж хэрэгтэй хүнтэйгээ хуваалцаарай. За танд эрүүл энхийг хүсье. Дараагийн видеогоор уулзцаая. Баярлалаа. Баяртай.